За бичлэгийг өнөөдөж байгаа танд өнөөдрийн мэнд хүргэе. 9 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдийн Монголын хөрөнгийн зах зээл дээр болсон зарим гол үйл явдлуудыг тэгээд энэ хугацааны арилжааны дүн мэдээлэлийг танилцуулъя. Тэгэхээр өнгөрсөн 7 хоног буюу 9 сарын 22-ноос 26-ны өдрүүдэд өмнөх дугаар дээр ярьж байсанчлан баруун дөрвөн аймаг Баян Хөлгийн Ховд, Говь Алтай, Увс гэсэн аймагуудад аймгийн төвүүдээр нэг өдөр Монголын хөрөнгийн зах зээл ба 1072 ширхэг хувьцаа гэсэн юм сэдвтэй нээлттэй өдөрлөг болсон байна. За банкны тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкуд маань нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд тухайн банкны 20 хүртэлх эзэмшлийн хувь нь 20%-аас хэтрэхгүй байна гэсэн шаардлагыг биелүүлэх ёстой. За энэ маань бол анх 24 оноор дуусгар болох байсан бол ингээд хугацааг нь сунгаснаар 26 онд багтаж ингэж энэ шаардлагыг хангах ёстой. За үүнийг бол Монгол банкнаас энэ хувийг нэмэгдүүлэх ёстой гэж ингэж үтсэн байна. За мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам болон төлбөр тооцооны журам гэсэн хоёр журамд өөрчлөлт орсон байна. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Монголын хөрөнгийн биржийн вебсайтын мэдээ хэсгээс бол дэлгэрүүлж харах боломжтой. За харин үн цаасны бүртгэлийн журамын үйлчлэгээний хураамж болон арилжааны шимтгэл хэд байдгийг та бүхэнд танилцуулъя. Тэгэхээр 2025 оны 8 дугаар сарын 13-ны Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани төлөөлөл удирдах зөвлөлийн 43 дугаар тогтоолоор үн цаасны бүртгэлийн журам шинжлэгдэн батлагдсан. За энэ дээр бол Монголын хөрөнгийн биржийн үйлчлэгээний хураамж, үн цаас бүртгэх энэ шимтгэл хураамж хэд байх вэ зааж өгсөн байна. Тухайлбал шинээр нэмж үн цаас бүртгүүлэх, шинээр үн цаас гаргах болон нэмж үн цаас бүртгүүлэх бол тус бүр 2 сая төгрөг. За өөрчлөлт оруулах мөн үн цаасны бүртгэлийг хасуулах бол 1.5 сая төгрөгийн юм шимтгэл авах юм байна. Үйлчлэгээний хураамж нь болохоор зах зээлийн үнэлгээ болон ангиллаас хамаарат 1 болон 2 3 дугаар ангилд хамаарж байгаас хамаарат 0.5%. За тэгвэл энэ маань 500 мянгаас 50 сая хүртэлх гэсэн хязгаартай, өөрөөр хэлбэл хамгийн багадаа 500 мянган төгрөг байна, хамгийн ихдээ 50 сая төгрөг байна. За хоёр дахь нь болохоор үнэт цаас бүртгэх үйлчлэгээний шимтгэл нь болохоор мөн англи болон зах зээлийн үнэлгээнээс хамаарат 0.6-аас 0.9% хооронд байна. Өрийн хэрэгсэл гаргах юм бол татан төвлөрүүлбэл зохиох дүнгийн мөн 0.6-аас 0.9% хооронд байна. За хамгийн багадаа 2.5 сая төгрөг, хамгийн ихдээ 500 сая төгрөг байх нь байна. За харин засгийн газрын өрийн хэрэгсэл гаргах тохиолдолд мөн төвлөрүүлбэл зохиох дүнгийн 0.25%. За тэгээд мөн хамгийн багадаа 2.5-аас хамгийн ихдээ 500 сая гэсэн ийм шимтгэл хураамжийнхаа хязгааруудыг тогтоож өгсөн байна. За харин арилжааны журам бол 2017 оны 12 сарын 13-ны Монголын хөрөнгийн биржийн хувьцаат компани Туудзын 2017-08 гэсэн тогтоолоор ингээд мөрдлөгдөж байгаа. Энэ тогтоол мөрдлөгдөж байгаа гэж ойлгосон. За 9 сарын 18-нд бол журамд өөрчлөлт орсон ч гэсэн энэ нь хөрөнгөөр баталгаажсан үн цаас болон бондын арилжааны шимтгэлийн хувьд өөрчлөлт орсон. Харин хувьцааны арилжааны хувьд бол өөрчлөлт ороогүй байна. За тэгвэл хувьцааны арилжааны хувьд хэдийн хэмжээний хураамж төлдөг юм бэ гэвэл хувьцааг худалдсан болон худалдан авсан аль тал нь 100 сая төгрөг хүртэлх үнийн дүнгийн хувьд бол 0.4%, нийлээд 0.8% гэсэн үг. 100 саяас 1 тэрбум хүртэлх бол 0.38%, 1 тэрбумаас 10 тэрбум бол 0.3%, 10 тэрбумаас 30 тэрбум бол 0.2%, 30 тэрбумаас дээш төгрөгийн үнийн дүнгээс бол 0.15% төлбөр хураамж авдаг юм байна. Өнгөрсөн 7 хоногт бол ард санхүүгийн нэгдэл компанитай холбоотой хэд хэдэн төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоол гарсан байна. Эдгээрийг товчхон танилцуулъя. Сонирхлын зөрчилдөө хийцэл батлах тухай ард актив хадгалам зээлийн оршихтой байгуулсан энэ зээлийн гэрээний дагуу хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний барьцаалах хөрөнгийн ийм үнэт өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал энийг ойлгохдоо би бол энэ хадгалам зээлийн оршихоноос ард санхүүгийн нэгдэл зээл авсан үнэндээ бол ард даатгал болон ард кредит банк усын ийм хоёр компанийнхаа 2.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ийм хувьцаагаа барьцаалж байгаа юм байна. Тэр барьцаандынхаа үнийг шинжилт тооцож байгаа юм байна гэж ойлгосон. Хоёр дахь нь болохоор ард кредит банк ус санхүүгийн байгууллага Ариг банк хоорондын зээлийн гэрээ байгуулсан. Бодвол ард кредит тус банкнаас зээл авсан байх. Үүнд бол батлан даагчаар энэ толгой компани ард санхүүгийн нэгдлээ орохыг зөвшөөрсгүй гэсэн тогтоол байна. Гурав дахь нь харин 23 оны 11 дугаар сарын 9-ний өдөр ард securities үн цаасны компаниас Grip City Монгол компани 11.6% хувьцааг компанид шилжүүлснээс үүссэн 1.4 тэрбум төгрөгийн өгүүлгийг
Арт кредит банк ус санхүүгийн байгууллагын хувьцаа болон BS9 токеноор барагдуулахыг зөвшөөрсгөө гэсэн. За 23 онд Gripseti компани 11.6%-ийг компани шилжүүлж авч ирсэн байна. За үүнтэй холбоотой 1.4 тэрбум төгрөгийн үр үүссэнийг арт кредитийн хувьцаа болон BS9 гэдэг энэ нь болохоор Bluesky-гийн 9 давхарт байдаг лөө. Энэ хөрөнгийг ийм токен гаргаж ингэж худалдаж аваад үүнийг буцаагаад түрээслүүлэх замаар ингээс ашигладаг. За энэ токеноор барагдуулахыг зөвшөөрсгөө гэсэн ийм тогтоол гарсан байна. За дөрөвдөх нь харин арт санхүүгийн нэгдэл болон түүний охин компаниуд за сүүлийн жилүүдэд бага ашигтай эсвэл алдагдaltaй компаниуд нэлээдгүй байгаа. За үүнтэй холбоотой юм ажлын хэсэг байгуулах юм тогтоол гарсан байна. Охин компаниуд маань яагаад алдагдaltaй гараад байгаа? За энэ нь үнэн бодит байна уу гэсэн. За үүнийг болбол шалгаж нэгтлэх юм. За 6-7 хүний бүрэлдэхүүнтэй юм ажлын хэсэг гарсан байна. За мөн Хүрд компани төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоол байна. За энэ нь болохоор Хүрд Финанс банк ус санхүүгийн байгууллагын дөрмийн санг нэмэгдүүлэх тухай. За бодвол энэ компани охин компани байна. За ингээ хөрөнгөлөгцөө ашигласаа охин компани болох Хүрд Финанс банк ус санхүүгийн байгууллагын дөрмийн санг 500 сая төгрөгөөр нэмэгдүүлж хөрөнгө оруулалт олгосгоо гэсэн юм төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоол гарсан байна. Одоо та бүхэнд өмнөх 7 хоногийн за хувьцааны арилжааны мэдээгээ томилон хүргэе. За 9 сарын 22-ноос 26-ны өдрүүдэд нийт 18.4 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан. За тэгвэл энэ өнгөрсөн 7 хоногт 7.7 тэрбум төгрөгийн арилжаа явагдчихсан байна. За түүний өмнөх 7 хоногт 14.2 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байна. За өмнөх 7 хоногоос бол өссөн үзүүлэлттэй байна арилжааны дүн. Хамгийн их идэвхтэй арилжаалагдсан үнцаас гэх юм бол Арт кредит 826 сая, Эрдэнэ ресурс девелопмент 556 сая, за CU 513 сая, Invescore 446 сая, ингээд тавтмах хаан банк 324 сая. За Эрдэнэ ресурс, хаан банк, CU энэ гурав бол мөн арилжааны идэвхээрээ өмнөх 7 хоногт бас топ 5-д орж ирсэн. За ялангуяа хаан банкны хувьд бол IPO хийснээс хойш топ 5-д арилжааны идэвхээрээ байнга орж ирдэг энэ компани. Одоо тэгвэл хамгийн их өсөлт үзүүлсэн 5 компани. За Mic Holding 29.6%-аар өссөн байна. Хөсөг Трейд 15%-аар өссөн байна. Гуравт нь Адуун Чулуун 13.7%-аар өссөн байна. За дөрөвт нь Монгол Шуудан 13.2%-аар, тавт нь Мах Импекс 7.8%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Эсвэргээр хамгийн их бууралт үзүүлсэн 5 компани хэм бол нэгтэн Дархан Зорчид бодол 15%, Улаанбаатар хэвс 14.5%, Дархан Нэхий 14%, за Etras Logistics 14%, Хэрлэн хэвс 10.7%. За харьцангуй хувьцааны идэвхтэй арилжаалагддаггүй юм компаниудын хувьцаанд ингэж бууралт үзүүлсэн байна. Харин хоёр хөрөнгө оруулалтын сангийн хувьд за Мандаридын өсөлт сан 0.6%-аар өсөлт үзүүлж 893.4 төгрөг дээр хаагдсан бол үндэсний хөвчлөлийн сан 6.4%-аар өсөж 91 төгрөг дээр тус хаагдсан үзүүлэлттэй байна. Одоо мөрдөгдөж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн дагуу татврын хялбаршуулсан хөрөнгө гэж зүйлбий. За энэ маань аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хувьд шууд орлогоосоо 1%-аар уг татварыг төлөх, тэгээ хэлбэршүүлсэн байдлаар тайлангаа гаргах, өөрөөр та зардаа нотлох шаардлагагүй гэсэн ийм боломж бий. Энэ маань маргааш сар буюу 9 сарын 30-наар дуусвар болж байна. Тэгэхээр танд за жилийн орлого нь 50 сая төгрөгөөс доош нэмэгдсэн өртгийн албан татвар суудлын төлөвчөөр бүртгүүлээгүй, тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани байх юм бол, аж ахуйн нэгж байх юм бол энэхүү хэлбэршүүлсэн гормыг ашиглаад аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг орлогын дүнгээс шууд 1%-аар төлөх ийм боломжтой шүү. За хэрхэн хүсэл гаргахын тухай бичлэг бол тусдаа байгаа. Линкийг нь комент хэсэгт оруулж. За дараагийн дугаар уулзлаа баярлалаа.